Ер нь жирэмслэлт төрөн төртлөө бүр битүү айдас дарамт те ингээм өөр сэтгэл готрол бунжааг төрүүлэхээс ч илүү их зовлонтой байсан. Яагаад гэвэл яана одоо хэний хүүхэд гэлээ. Одоо нөгөө хэд нь мэдхээр одоо нөгөө ч одоо хүүхдээс ингээд ингэсэн байна гэд ингэн одоо яана. Дээрээс нь байшин барих гад ингэж яадаг. Байшин нь бөө хэрүүл газрын бөө хэрүүл ерөөсө яг үнийг хэлэхэд би ил алалцаал ясан болохоос ш цаана нь бүр ингээд өдөр болгон ингээд юм том ингээд хар салхи шуурга дотор ингээд те энэ дотор хүүхэд байнгын тооностай те ингээд бүр амар хэцүү байсан. Маш хэцүү жирэмсэлсэн. За тэгэл үнэхээр илчлэхээс өөр аргагүй байдалд орж байгаа юм чинь. Яах юм? Тийм биз дээ. Муу нухаар сайн илчилстэй гай. Юу яад хэрэг хийцэн биш хэвээр нэрэ те. Яад ингээд тэгээд ингээд үнэ илчилсэн. Харин азар арт түмэн ингээд одоо юу гэдгийг бас ингээд нэг юм хүний одоо заяа тавилан төршин те дээрэс нь одоо төрөх гэж байгаа хүүхэд байна. Хүүхдээ яадгийн нэгдүгээр би бодсон байхгүй. Би ямар айлын амьдрал салгацсан биш. Тийм биз дээ. Гэхдээ энэ чи одоо дөнгөж амьдралд гарч ирж байгаа. Энд тэнд 20 настай хүмүүс болж л идэг ш.